За самбацхан уу манай Dark Kimbe channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс ах юм бол Dark Kimbe-гээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гардаг үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ хүсэх юм бол энэ дугаар таалагдах юм бол notification on болгоод бас subscribe дараарай. За тэгээд энэ 7 хоногийн дугаараараа би Азийн орнуудад болсон хэргийг яриа гэж бодсон. Өнөөдрийн дугаар бол ерөнхийдөө жоохон богино дугаар байгаа. Тэгээд энэ 7 хоногт дахиад 2 юм уу 3 дугаар нэмж гарна. Тэгээ бүх болсон явдлууд бүгдээрээ Азид болсон хэрэгүүд байгаа. Би тэгээд өгн Азид болсон хэргийг айгүй яриа гэж боддог байсан байхгүй. Тэгээд даанч хэлийг ойлгохгүй болохоор бүх мэдээллийн сайн авч чадахгүй гэж өдөө дөрөөсөө ярьдаг байсан. Тэгсэн чинь би YouTube ухаж агаад Dark Asia with Megan гэдэг нэг YouTube-ыг харсан чинь дандаа Азид болсон хэрэгүүдийг ярьсан мөлий англи руу орчуулад тэгээд тэрийг нь би болохоор Монгол руу англиас монгол хэл рүү дахин орчуулаад тэгээд өөрөө дахиад интернетээс яг үнэн зөв байна уу гэдгийг нь харж агаад өнөөдрийнхөө дугаарыг хийсэн. Тэгээд хэрвээ Dark Asia with Megan гэд сонсдог бол миний энэ дугаар Megan гэд нэмэгтэйгийн орчуулсан дугаар байгаа. За тэгээд өнөөдрийнхөө хэргийг ярьж эхлэе. За өнөөдрийн дугаараараа нэг Филиппин нэмэгтэйгийн талаар ярина. За энэ Joanna гэх нэмэгтэй Кувейтэд гэрээ үйлчлэгчээр очиж ажиллахаар шийдсэн нь одоо маш харамсалтай шийдэл болсон талаар ярина. За Joanna Defamales нь 1988 оны 6 дугаар сарын 24-нд Филиппиний Илоило хотод төрсөн. За 9 хүүхдийн 6-ах нь болж төрсөн. Ээж аав нь будааны талбайтай. Тэгээд хүүхдүүд нь бүгдээрээ будааныхаа талбайд чөлөө цагаараа ажилладаг байсан. За тэгээ бүр нэг баян цатгалан амьдрдаггүй ч гэсэн ер нь бол 9 хүүхдээ тижээхэд яг л хангалттай байдаг байсан. За Joanna ахлах сургуульд байхдаа өөрийнх нь мөрөөдөл болох ээж аав ах トゥ нарынхаа мөрөөдлийг биелүүлж одоо энэ ядуу амьдралаасаа гаргах эгч トゥ нарынхаа мөрөөдлийг биелүүлэхэд нь туслах одоо тийм хүнд туслах гэрийнхэндээ туслах мөрөөдөлтэй байсан. За ахлах сургуулийнхын найзууд болон багш нар нь Joanna төрсөлж хэлэхдээ маш сайхан сэтгэлтэй хүнд тусч хүүхэд байсан гэж төрсөлж хэлдэг. За Joanna ахлах сургуулаа төгсөөд цаашаага их сургуульд суралгүй шууд л ажил хийж гэрийнхэндээ туслахаар шийдсэн. 2013 онд Joanna Филиппиний өөр нэг хотод гэрийн үйлчлэгчийн ажилд орж тэр гэр бүлтэй ол хэсэг ажиллаж исэн. Тэгээд энэ ихний ажилласан гэр бүл нь бол тунд ажгүй гэр бүл байсан болохоор Joanna ч гэсэн тэндээ ажиллахдаа дуртай байдаг байсан. За ингээд байж идэл удалгүй маш том аюулгүй гамшиг бол Joanna-гийн гэр бүлийнхэнд учирсан. Яасан гэхээр 2013 оны 11-р сард Супер тайфун буюу маш хүчтэй хуйсалх Филиппинээр нэг дайран өнгөрч нийт 6300 гаруй хүмүүс нас орж 28,000 хүн бэртэж гэмтсэн одоо ийм аимшигтай байгалийн гамшиг Филиппинд тохиолдсон. За Joanna-гийн гэрийнхэн ч гэсэн энэ шуурганд хамаг юм алдаж гэр орноо болон мөн будааны талбай нь үерч давтснаар хэдэн сарын туршид ажиллаж хураасан будаа нь шуурах давтаж байхгүй болсон. За тэгээ зарах ногоо будаа байхгүй болсон Defamales-ийн гэр бүл бүр мэддэг бүх хүмүүсээс мөнгө зээлж баг багаар байшингаа иргэн барьж эхэлсэн. За энэ үед Joanna гэрийнхэндээ туслах шийдвэрийг гаргаж гадаадад ажил хийхээр шийдсэн нь одоо амьдралыг нь тэр чигээр нь өөрчилсөн шийдвэр байсан. За Филиппинд амьдардаг жоохон боломжгүй айлын хүмүүс ерөнхийдөө Кувейт, Сауди Араб гэх газруудад очиж ажил хийдэг. Эсвэл амьдралаа илүү дэвшлүүлээ мөнгө олъё гэсэн хүмүүс нь тиймэрхүү Middle Eastern буюу Кувейт, Сауди Араб гэх газруудад маш ихээр очиж ажил хийдэг. За тэнд очиж ажиллах нь Филиппинд гэрийн үйлчлэгч хийснээс хамаагүй илүү цалинтай 10 дахин их цалин өгдөг учраас Joanna Кувейт руу очиж ажиллахаар шийдсэн.
За 2016 он гэхэд нийт 2 сая гаруй филиппинчууд гадаадад ажиллаж байгаас нийт 56% нь Middle Eastern орнуудад ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа гарсан. За Филиппинд гадаадад гэрийн үйлчлэгчээр ажиллах гэж явсан эмэгтэйчүүдийн ихэнх нь очсон гэр бүлийнхаа эцдэдээ зодуул, хүчндүүлж, зарим нь бүр хөх тохиолдол маш ихээр гардаг гэсэн түүхийг бол Жована ч гэсэн маш ихээр сонсч ирсэн. За тийм ч гэсэн гэр бүлтэд туслахын тулд бол явхаар шийдсэн. За ээж аав нь бол охиноо яваад дими их орондоо байжсэн дээрээ гэж хэлсэн боловч Жована өдөөс нь одоо гадаадад ерөөсөө очоод хэдхэн жил би ажилланаа. Өрнөөсөө гартлаа очиж ажиллаад гэртээ буцаж ирнэ гэхэд нь ээж аав нь ч гэсэн зөвшөөрөөд гэрийнх нь одоо бүгдээрээ нийлж агаад мөнгөө нийлүүлээд Жованаг 5 дугаар сарын 14-нд Кувейтэд очсон. Ажил олж өгдөг агентаар олсон эхний гэрт Жована 2 жил ажиллаж байгаад гэрийнхэн рүүгээ хаяа ерөөсөө залхдаг байсан. За тэгээ гэрээ нь 2 жилийн дараа дуусаад гэртээ хайрахгүйгээр дахин өөр нэг гэр бүлд ажиллахаар шийдсэн нь одоо маш буруу шийдвэр болж таарсан. Жована энэ агентаараа дахин нэг 2 хосын гэрт гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. За эрэгтэйг нь Надер Эсам Асаф гэдэг, харин эмэгтэйг нь Мона Хасун гэдэг 2 хосын гэрт ажилд орсон. За тэгээд энэ 2 хосын гэрт ажилд орсон цагаас ихсүүлээд л нэг л эвгүй мэдрэмж Жована төржсэн гэдгээ өөр нэг Филиппин эмэгтэйд бол Жована хэлжсэн. За яг юу гэсэн гэхээр гэрт ингээд орж ирсэн цагаас ихсүүлээд намайг байнгын ажиглаад хараад байгаа юм шиг санагдчихсэн. Тэгээд тун удалгүй надад гар хурж хэлсэн гэдгээч нөгөө эмэгтэйдээ одоо найзтай хэлсэн. За тэгээд 2016 оны 9-р сар гэхэд 2 хос Жованаг зодох нь бүр ихсэж сүүлдээ ямар шалтгаангүй зодож байрнаас гэрээс гарахыг нь хүртэл хоригддаг болсон. За энэ үед Жованагийн найз нь чи ингээд Филиппин элчинд хандж хэлж үзээч гэсэн чинь Жована өдөөс нь яах юм бэ? Энэ хоёр намайг элчинд хэлснийг мэдчих юм бол бүр уурлаад намайг зодож магадгүй гэд ерөөсөө айгаад хэлээгүй. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа Жована Филиппин байдаг дүүрүүгээ залгаад ярьж байгаа хоорондоо одоо хальт ингээд өөрийгөө шинэ очсон хосуудаа гэр бүлтэй айлтаа ингээд хүчрхийлүүлж зодуулж байгаагаа хэлсэн. Гэхдээ яг бүрэн бол үнэндээ хэлээгүй. За тэгээд ингэж дүүтэйгээ ярьсан нь хамгийн сүүлийн удаа гэрийнхэнтэйгээ ярьсан нь тэр өдөр байсан. Тэгээд ууг нь бол Жована сардаа нэг удаа ч юм уу те залгадаг байсан чинь бүр нэг ч удаа залгахаа болоод Facebook энтер дээрээ зураг пост оруулахаа болоод цаашлаад бүр Facebook устгацсан болохоор нь гэрийнх нь 2018 онд Кувейтийн Филиппин ажилчдын эрхийг хамгаалах төв рүү залгаж тусламж өссөн. За энэ Филиппин ажилчдын эрхийг хамгаалах төв рүү залгасан нь одоо 2 дахь төрийн байгууллага байсан бэлээ. За энэ туслах газар нь Жованагийн хэрэгэлсэн агентыг хайсан чинь ерөөсөө олддгүй. Тэгсэн чинь бүр 2016 онд үйлчилгээ явуулах эрх нь хаагдсан тийм газар байсныг мэдж авсан. Тэгээд энэ туслах газар нь дахин хайж агаад агентыг олоод Жованагийн дараагийн айл ямар байсан бэ гэсэн чинь бид нараар Жована ерөөсөө ажил олоогүй. Өөр айл хайж явж байгаад ажил олсон юм байна гэдгийг нь бол мэдж авсан. За тэгээд энэ тусламжийн байгууллага нь дахин хайж агаад бүр Жованаг 2017 оны 1-р сард алга болсон гэдгийг нь гэрийнх нь Филиппиний бүр өөр нэг ажилчдын эрхийг хамгаалах байгууллагт хандсан байна гэдгийг нь олж мэдсэн. За тэгээд тэр газар нь болохоор ерөөсөө юу ч хийгээгүй хайж өгнө гэчээ зүгээр юу ч хийхгүй орхицсан. За би яг энэ тал дээр дахиад Google дээр утсан байхгүй. Тэгсэн чинь 2016 онд гэрийнх нь болохоор Жованаг алга болчлоо гэж Кувейт улсад мэдгдсэн. Дараа нь дахиад 2 жил бүхэл бүтэн 2 жил одоо гэрийнх нь хаан Жованаг байгааг мэдгүй явсаар агаад дахин аргаа бараад энэ тусламжийн байгууллагт хандсан чинь ашгүй нэг Жованагийн сургийг гаргаж чадсан. За ингээд байж итэл Кувейт хотын байрны хөлдөгчнөөс Жованагийн цогцыг цагтаа нар харамсалтай олж авсан. За хасууд Жована хөлдөгчн дотор хийгээд өөрсдөө Кувейтээс цугтаад яваад өгсөн
байсан. За бүхэл бүтэн 1 жилийн дараа Жованагийн цогцыг цагдаа нар 2018 оны 2 дугаар сарын 16-нд олсон. За цагдаа нар тэр орон сууцсан дуг нь байрныхаа мөнгийг төлөхгүй байгаа госуудыг хөөх гэж ирсэн ч гэрт хинч байхгүйсэн. Бүх тавилга эд хэрэгсэл яг байдгаараа харин өрөөний нэг болон тасаалттай хөлтөгч байж харагдсан. За тэгэнгүүт нь цагдаа нар дотор нь юу байгаа юм болоо гэд хөлтөгчний хаалгыг нээгээд үзтэл мушгирсан, чихэлцэн байдалтай хүний цогц байхыг нь олж харсан. За тэгээд маш жижигхэн хөлтөгчөнд бүр чихээд оруулаад хийцэн байсныг харсан цагдаа нар хүртэл одоо зарим нь газар дээрээ хэд хэдэн нулимс тусааж байгаа нь анзаарэгдэжсэн. За ганц хурууны хэгийг нь авах гэж л одоо бүр хэдэн цаг хүлээж гисгэсний дараа хурууны хэгийг нь авч Жована де Фемалес гэдгийг нь мэдэж авсан. Задлан шинжилгээгээр Жованаг маш ихээр маш удаан хугацааны туршид зодуулсан, хэд хэдэн хавирганд хугарсан, аарцаг бүр маш хүнд гэмтэлтэй, дотор тусаалттай, мөн хүзүүгэнд боомлох гэж оролцсон гэж задлан шинжилгээгээр гарсан. За энэний дээр энэ хэргийг бүр амар болгосон нэг зүйл юу байсан бэ гэвэл Жована хөлтөгчөнд орохоос өмнө амьд байсан байх магадлалтай гэж бас шинжилгээгээр гарч ирсэн. За хосуудын эрэхтэй нээдэр хэлэхдээ сүүлд цагдаа нарт баригдаад хэлэхдээ Жованаг хөлтөгчөн дотор хийхэд ухаангүй байсан. Тэгтээ амьд байсан гэж хэлсэн. За тэгээд хэрвээ надэрийн хэлсэн үнэн бол эмэгтэй одоо хөлтөгчөн дотор тийм хэцүү зайгүй дээрээс нь хүүхэд нөхцөлд байхдаа ингээд хөлтөж осгож нас орсон болж таарж байгаа. За алуурчин хосууд 2016 оны 11-р сарын 6-нд Сир улс руу цугтаасан. Тэгээд цугтахаас өмнө Жованаг алга болчлоо. Бодвол биднээс цугтаасан байхаа гэж Кувейтийн цагаачны албанд мэдүүлчихэд өөрсдөө Сир улс руу цугтаагаад яваад өгсөн байгаа байхгүй юу? За тэгээд ер нь яагаад цагдаа нар хосуудын гэрт жил гарангийн дараа очсон гэхээр байрныхаа мөнгийг төлөөгүй жил гарan болсон. Тэгээд эцэст нь цагдаа нар шүүгчээс гэрт нэвтрэн орох эрхийг аваад тэдний гэрт оцсон нь тэрээс юм билээ. За ингээд Интерполийн тусламжтайгаар 2 хосыг 18 оны 2 дугаар сард Сир улсын Дамаскус гэх хотоос баривчилж авсан. За эрэхтэй надэр өөрийнхөө төрсөн улс болох Лебанон руугаа баривчлагдаж харин Сони болохоор Сир улсдаа үлдсэн. За надэрийн өөрийнх нь ээж нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хосууд Жованаг ингээд өдөр болгон зоддог байсан. Үснээс нь зулгааж, алгадаж, толгойг нь ханан савдаг байсан. За надэрийн ээж нь хүүгийнхээ ингэж амар гэрийн үйлчлэгчээ зодж байгааг нь харж чадахгүй шууд буцаж одоо Лебанон улс руугаа явсан ч гэж хэлжсэн. Харин надэр болохоор Моана ингээд Жованаг бүр тамлахыг зодохын донтой болцсон байсан гэж хэлсэн. Тэгээд тэр орон сууцын хөршүүд нь дээд доод талын айлууд нь өгөн Жованаг уйлж оролцохыг сонсдог байсан боловч туслах одоо ямар ч боломж биднэрт байгаагүй гэж сүлд цагдаа нарт хэлсэн. Яагаад гэх юм бол Кувейтэд кафала гэдэг нэг систем байд юм байна. За тэр нь юу юм гэхээр өөр орноос одоо ажил хийх гэж ирсэн хүмүүс заавал ажил олгогчийн зөвшөөрлөөр бүх зүйлийг хийдэг гэхэд болно. Жишээлх юм бол Кувейтээс гарах, буцаж орж ирэх мөн ажил олгогч хизээл бол хизээ ер нь ажилчнаа халах эрхтэй. Тэгээд хэрвээ ажилласаа халагдах юм бол шууд Кувейтэд ажиллах эрхгүй хараар амьдардаг гэсэн бүртгэлд орж хэрвээ цагтаад баригдах юм бол одоо буцаад шууд өөрийнхөө тус орон руугаа ачуулна гэдэг айцтай байдаг гэсэн болохоор ихэнхдээ өөр орны ажилчид бол одоо хичнээн хүчирхийлүүлж зодуулж маш их зовлон амссан ч гэсэн дуугаал ингээл ажиллаа хийгээд яваад идэг. За тэгээд үнэхэрийн эрхтгш бус нөхцөлд ихэнх гадаадын ажилчид нь ингэж ажилдаг. Тэгээд Филиппиний элчинд 2017 он гэхэд нийт 6,000 хүчирхийллийн мэдүүлэг ирсэн гэсэн судалгаа хүртэл байдаг. За Жованагийн мэдээ Филиппин улсад хүрэхэд бол Филиппин тэр чигээрээ уурлаж ерөнхийлөгч Родриго Дутерте хүртэл маш их уурлаж хэлэхдээ ийм хэрэг гарсан одоо манай улс ямар их хичирхийлэлтэй байгааг харуулж байна.
бид нар ажилчдаа эрэгтэй хамгаалах ёстой гэд шууд Кувейт улс руу Филиппин ажилчид явуулахыг хориглож мөн Кувейтэд хараар ажиллаж байгаа 10,000 гаруй иргэдтэй үнэгүй онгоцны билет авч өрөх эрхийг хүртэл өгсөн. За тэгээд нэмээд Филиппин улсын ерөнхийлөгч хэлэхдээ манай Филиппин хүмүүс та нарын зарц биш шүү. Танаа орон руу чинь эрүүл чирэг жаргалтай ихтгэл мөрөөдөлд дүүрэн хүмүүс очдог. Гэтэл буцаж ирэхдээ амьгүй өгсөн мөчлүүлсэн байдалтай ирэх ёсгүй гэж бусад орнуудад хандаж хэлсэн. За 2018 оны 2 дугаар сарын 16-нд Жованагийн цогцос Манила хотод ирэхэд эгч Джессика тосож аваад шууд хараал сөхөрж унжуулсан. За дараагийн өдөр Нила ойлоо хот руу Жованагийн цогцос ирэхэд ээж нь бас л адилхан хараад шууд сөхөрж унжуулсан. За Жованагийн оршуулга нь маш олон гишүүд оролцож бүр ерөнхийлөгч нь хүртэл өөрийн биеэр очиж оролцсон. За тэгээд алуурчдын хувьд гэх юм бол 2018 оны 4-р сарын 1-нд Надер Моона 2 хоёулангийн буруутай гэж тогтоож цаазын ялыг дүүжлэн алах ялыг өгсөн. За хэдий тийм ял өгсөн ч гэсэн Моона Надер 2 Кувейтэд байхгүй байсан учраас энэ хоёрыг шийтгэж чадаагүй. Яагаад тэр хоёр Кувейтэд байхгүй мөртлөө тэр хоёрын шүүх хурал болсон бодол Кувейтэд буцаж ирдэг юм бол энэ хоёрыг өхлийн ял хүлээж ийн гэж өгсөн баг. За Моно болохоор Сир улстай шүүхт орж буруутай тогтоогдож ердөө 8-аас 15 жилийн ялыг авсан. Харин Надерийн шүүх хурал болтол яваал байгаа юм билээ. Хойшлогдол. Тэгээд Кувейт улс болохоор Надерийг Кувейтэд шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан ч гэсэн Лебанон улс бол үгүй гэдэг хариултыг өгсөн. Тийм болохоор Надер бол болтол Лебанон улстай амьдарч байгаа. За тэгээд миний өнөөдрийн энэ дугаар дээр оролж мэдсэн бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Миний бодлоор гэх юм бол үнэхээр харамсалтай өөр оронд очоод ажил амьдралаа дээшлүүлээ гэд очсон. Тэгээд харах өмгөөлөх хүн байхгүй эмэгтэй өнөкстэй ямар муухай зодож тамалж алваа гэж бодгоос бүр сэтгэл айгүйх хэцүү байсан. Тэгээд манай Монголд ч гэсэн нэг Филиппин эмэгтэйгийн тийм хэрэг гарсан байт юм бэлээ. Тэгээд хэрвээ тэрний мэдээлэл надад олдох юм бол тэр эмэгтэйгийн талаар бас ярэ гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ үргээд дуусгая. Тэгээд манай дараагийн дугаар 1-2 хоногийн дараа дахиад гарах бах. Тэгээд тэр дугаараараа дахиад нэг Аз орнд болсон хэргийн талаар ярина. За тэр болтол түр баяртай. Just